Хоожоо засаа тусаач. Энэ ямар болоо ичээ зүсгнүүд орсон юм бэ? Ягаад жижиг шилэхэд тийм хэцүү байна. Чи жоохон иш өсгүй юмнуудыг хайх уу? 10 жилээ төгссөн мэт тий. Хүссэн шүү дээ. Хайгаад гэж зугаад байна. Монгол хэлний чи багш хэм байсан? Манай ангийн багш байсан. Яриач тий. Яагаад ингэж байгаа юм бэ хүүхэд? Сэмэцано. Манай хоб базагчдын 5 дугаар яг одоо эхлэж байна. Татдгоол татгалз. Тэгэхээр эхний сторигаа үзэх үү те. Одоо юм уу? Одоо. За. Энэ нэмэгээс үлдсэх зүгээр суулт шүү. За. Өөрийгөө харахад тийм байна. За. За одоо эхнийхээ сториг уншицгаая. За. За 6 дугаар анги байсан юм уу? Нөгөө ангийнхаа бандд сайн болоод ганц пороор сүү барайл гуйж байла. Одоо бодохны 70 ахтай нэлээд төстэй. Нэг өдөр кино үзчихэл хамт алхаад харж явтал уламжлалт халбар болсон зотооны түүхээ ярьсан. Амар зотоон хийгээл баг гоко ухааны юм яриад байсан. Надаас нэлээд тухгүй байсан болохоор төр таслах гээд чи ангийнхаа хідэн юм гэд асуусан чинь 2 штэ. Утахгүй нэгээ зодноо гэсэн. Маргааш нь ангийнхаа 10-т баахан хүүхдүүдийн юм задуулаад би ч найзуудаа ярьсан байсан болохоор нилээ хичээж улайгаал сасандаа аргагүй хүүхэд байжээ. Хідэн настай гэсэн юм. 4 дугаар анги гэж штэ. Ангийнхаа 2 дугаар хат маань юм уу? Тэгээ анги 2 дугаар хатмаа матмаа гэсэн Гэж хэлсэн юм байна. хүүхдүүдэд задуулсан юм байна. Үгүй ангийнхаа 2 дугаар атман гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь маргааш нь ангийнхаа 10 дугаар атмандаа зодуулсан юм байна. Юу одоо тийм 1 дугаар хатмаа 2 дугаар хатмаа гэж байд юм уу? Мэдээгүй шүү дээ. Одоо бол мэдээгүй шүү дээ. Миний үед бол байсан. Юу амар юм. Маа 1 дугаар хат маа 2 дугаар хат маа 1 дугаар хат мааны баруунгаар зүүнгаар баруунгаар Нэрэ байсан шүү дээ. Оо амар садах юу байгаа. Миний үед бол Атман болж л явлаа. та юу? Тэг 1-р атман матман ажил үгүй юу. Хичээл мичээлээ таслангууд 1-р атман шүү дээ. 2-р атман чирнэ. Нэрэ. За дараагийн ингэж зоорлоо. уцсан өгсөн нь логлоо өгч гин. Йоо I'm sorry. Уучлаарай гэж хэл. Уучлаарай. Амар домбоо. Ингээл ихэндээ айгүй хөөрхөн уулзаж муулзаал айгүй хөөрхөн байсан юм а. Үнсээл санаад байна гэж мэгэл. Тэгэл би жоохон завгүй хэд хоног ансан. Гэтэ би яг өөрийгөө илэрхийлэх гэсэн мань хүн байхгүй алга хаахаа болоонаасан. Надад цамц нь одоо хүртэл байдаг. Үгүй гэсэн ч авдаггүй хаахаа. Цамцаа аваасаа билээ. Шалны алчуур болгох чи шүү. Анхаар уулгын тэмдэг анхаар уулгын тэмдэг. Ямар хайргаа юм бэ? Охин юм уу? Бэнд юм уу? Цамцын авсан байхыг бодвол охин л хэлгүүдээ. Охтууд л ер нь залуучуудын цамцыг аваад идэг үстэй. Тэр шүү дээ. Одоо азууд 2 шиг байна. Чамд 2 шиг. Гүн чи манай хамгийн сайн эрэгтэй найзын цамц. Тэгэл Үдчихэж байна авсан л үстэй. Лайк. Анх 6 дугаар ангида хажуу ангийн охинд дурлаад 2 сар гарны дараа үерхэж билээ. Тэгээд 7 дугаар ангид цагаан сараар аавын хамаатан руу очиод байж байсан чинь тэр охинтой таарсан юм да. Тэгээд харьцаа болсон юм да. Хамаатан байсан шүү дээ. Ийм ихтэй байд юм шиг л. Тийм. Гэхдээ ер нь хөөрхөн амт ингээл амар гоё ингээл хайрлалцаал дурлалцаал яг гоё ингээ гэрэлж мэрлэх гээл ингээл байж хахад хамаатан гэдгийг мэдээ салжээс асууд амар хөд юм биш. Миний 90 тойрондоос нэг ганц 2 байна. Бүр яг ингээл суух гал яг гоё болцсон явж исэн чинь хамаатан амар хаастай. Тэгэхээр нөгөө нэг ургийн баяр маяр те яасан исэн хамаатнуудын цугларал могларал гэж байдаг шүү. Тийм юмыг амар их зохион байгуулж явах хэрэгтэй юм шиг байгаамаа. Одоо ер нь орчин үед ч гэсэн. Одоо яг орчин үед яг тэгж зохион байгуулах хэрэгтэй юм санагдаж байна. Гэтэ яс ингэж ярингуут яг манай далайх ч манай амаач. Нэрээ тоглоо. Ер нь бол хүнтэй нэг амар тийм яс ярьж болохгүй юм шиг байна. Яс ярил хоёлаа хамаатан болчих гээд байгаа. Ялангуяа нэг нутаг байвал бас айгу остолтой. Нэг нутаг байвал бүр яриад чирэхгүй ш. Угаасаа хамаатан. Угаасаа хамаатан. Би 10 жилийнхаа нэг фейлзэн түүхийг яриа л та. Би сая саналаа. 5 дахь ангид заяа. Би нөгөө угаасаа амар боржор өстэй шүү дээ. Тэгээ өсөө ингээ боодог байсан гэсэн шүү дээ. Тэгээд энэ 2 чолка авч ингэж хавчдаг байсан аахгүй юу? Гэтэ би ярьжсэн нөө. Санаж байна. Тэгээ 2 чолка ингэж авч ингээд ийм кити мититэй хавчаараар ингээ 2 тал дээр нь хавчдаг заяа. Арзалгаж гараад ирэхгүй гэл. Тэгээд тэгсэн чинь би яг хажуудаа суудаг бандтай амар сайн.
Анар гэдэг хөхгүй юу? Амар сайн. Тэгэл нэр ингээл хажууд нь сухаар л ингээл гой санагдал ингээл тэгээд тэгсэн чи манай анар намайг тоодгүй. Тэгэхээр найзлахын нэртэй ангийнхаа анартай үерхээ. Тэгвэл сургууль дарсны дараа за хоёлаа өнөөдрөөс эхлээд үерч байгаа шүү. Гингуудаа хоёр хавчирныхаа нэгийг тайлж өгөөд тэгээ ингээд хэрвээ салах юм бол хоёлаа энэ газар ухчаа заяа. Газарт болсон хавчаараа ирж авна гэж үгээ заяа. Тэгснэ газар ухснаа хоёр хавчаараа болоод за ингээ хоёлаа өнөөдрөөс эхлээд үерч байгаа. Доотой маргааш нүсээ хавчаар байхгүй. Гингууд нь газраа мартаад хавчаараа авц зүгээс салцсан шүү. Хавчаар бол чухал байсан. Хавчаар үнэхээр надад чухал байсан. Миний арцгар үсийг дардаг аахгүй. Юу бэнд. Тийш сайхан бол сайхан. Яа, татаадаг шүү тэр нэрээ. За. Хээ нэг өдөр гинтл зориг ороод краштай сэтгэлээ илчирхээ. Хээ нэг өдөр гинтл зориг ороод краштай сэтгэлээ илчилгээр шийдвэ. Манай найз хүү цаадах чи өөр хүн сэтгэлтэй гэсэн нэгэн сэтгэлтэй болоод бүр шийдчихсэн. Энэ ямар болоо ишчээ зүсгнүүд орсон юм бэ? Яаж яах юм чи зуураад ах юм. Би ишцээ чи хэлж чаддгүй маа. Чи ер нь ингээ ярахтай ханг зуураад ах юм ингээд. Ягаад жижиг шилэхэд тийм хэцүү байна. Жижиж. Цоожоо засаад тушаачих. Цоожоо засаад тушаачих. Ийм зууралтай. Ийм зууралтай яриад цоожоо засаад гэдэг яриад байгаа. Цоожоо засаад тушаачих. Цоожоо засаад тусаачих. Тушаачих. Чи жоохон иш өсгүй юмнуудыг хайх уу? Би жоохон ишгүй юм уншаа. Манай экстаттай үерхээр 3 сарын дараа миний найзтай унтчихсан. Тэгтэн би за яах вэ гэд уучлчихсан чинь дахиад намайг миний найзтай хуурж явж байгаад баригдсан. Тэгснээр надад чи юу сүртэй юм бэ? Эм байж байдаг шүү дээ. Зүгээр марцчих гэдэг ёо. Одоо тэр найз болсон охиндоо хэлдэх гинөө. Байсан охиндоо хэлдэх. Хилээдэх гинэ. Заяа. Энэ бүр ингэ тамаар бичсэн байна. Одоо тэр найз болсон охиндоо хэлээд чи миний уруулын будаг арилахгүй байхад яаж үсэж чадаж байна? Тэгснэ чи бид хоёр чинь их сайн найзууд шүү дээ. Найз юм бол найз шиг байгаад хайр юм бол хайр шиг бай. Хараа гэж нэг юм хайраа олоход андаас мэдүүний сүрчиг үнэ тэ. Тийм дүү бэдэр шүү дээ. За 10 жилээ төгссөн мэт тий. Хүссэн шүү дээ. Байгаад гэж зугаад байна. Тэгээд монгол хэлний чи багш хэн байсан? Манай ангийн багш байсан. Яа, яриач дээ. Яагаад ингэж юм бэ хүүхэд? Эрхэлсээр агаад Чи хичээлдээ муу байсан. хүү эрхэлсээр агаад Чи минутанд хэдүү үг уншдаг байсан? мэдгүй. энэ түүх хуваалцдаг контентэнд айгүй их дуртай. Тэгээд бас та гуравтай хайртай араас нь зүрх. Надад болж байсан нэг явдал байдгийг хинэттэй. Манай найз хүнтэй их гоё үерхдэг. Үерхдэг хөвгүүд нь ч их хөөрхөн. Ер нь их токсик үерхдэг. Тэгэл салаал өөр хүнтэй үерхчдэг. Тэгэл ер нь атаархдаг байсан юм аа. За яг хүний амьдрал тэгээд нэг банд чат бичээл танилцсан идэргээл ороод ирдгийг. Тэгэл баг ашгүй гэж бодвол ха. Тэгээ бид хоёр гайгүй болоод яриад тэгэл уулзъя гэд 3-4 хоног гуугаад уулзахаар болсон чинь хачи юм айгүй хар. Надаас баг намхан за гадаад үзмж нь яах вэ гэтэл явж байснаа л шүлсээ хаяад байдаг. За тэгэл айгүй сонио алхдаг. Надаас охинлог. Тэгээ шахаж яддаг. За шахаж яддаг гэж үгсүү юм. Ярьдаг гэсэн юм лөө. Шахаж ярьдаг. За тэгэл гэрийнхээ гадаач очуулалгүй хөөж явуулаад аимшигтай муухай аашлаад би тэгэл явуулаад хайсан да ха гэнэ. Яа, тэр шүлсэн хайдаг бол no. Тэг ер нь бол манайхаа ингээл урд явж байгаа л тамиг татаал урд явж байгаа л хаа мөгөө гэл нус зэршвэсээ хаяал заван шүү ёо. Тэ тийж болохгүй шүү. Муухай юм. Баригчтай эмгтэй хүнтэй явж байгаа гэдгээ бодох хэрэгтэй шүү дээ. Чин Тийш үү. 21-р зуунд амьдарч ямар заваа юм. Тийш үү. Гэтэ наа ч ямар гоё бичсэн. Нэг хөдөөний сайхан нүнжигтэй, бууртай, сууртай нэг тийм ах шиг ингэж галамжлаа. Ингээс ингэнэ анх хаягаар нэг залуутай танилцаад 6 сар чатлаад уулзсан анхны болзоон дээр нэг ресторан ороод юу захиалах вэ гэхээр чи л өөрөө шийд хэр сонголттой чи хараа идэр гэл алцганаал дэглэмтэй элдв янзын гид цэвэрлэх цай уудаг надад тэр хоол нь хүндэтсэн юм шиг байлээ генет гид үүрхэд
0 ороод хамаг юма гараж хаад харсан 0-ын цас байдгүй сандраад 30 минут гаруй юу хийхээ мэдэхгүй суусоо. Нөгөө залуу чинь ч зүгээр үү гэж чат бичгээр нь ширлээд 0-ын цас байдгүй аваад ир гэж бичээд 5 минутын дараа зөөгч авчирч ирсэн. Тэгээд 0-оос гараад харсан нөгөө залуу чинь тооцоогоо хийгээд явчихсан байсан. IG руугаа ороод харсан блок бандсандаа зөөгчөө 0-ын цас идэр аваач гэж хэлээд загнаад гарсан даа гинэ. Яана тэгтээ яасан муухай юм. Бол баадаг үстэй ямар муухай залуу вэ? Үгүй хүмүүс тэгтээ яг юм гоё эмэгтэй, гоё сайхан эмэгтэй ч гэдэг баадгүй гэж боддог юм шүү. Жихнээ сарныгаар баад. Тэгтээ яасан сони юм бэ? Instagram бүр блог хийгээд таасан дуурлаад байгаа юм уу? Амар эвгүй байсан юм болов? Нэг тэр хүнд ч гэсэн бас юм байсан баха нэг эвгүй байхаар юм. Одоо бид нэр энэ хүний өнцгөөс ингээ уншиж штэ. Тэгвэл тэр хүний өнцгөөс харахад бас нэг жоохон дурггүй хөрсөн ч юм уу, жоохон эвгүй байсан юм. Үйлдэл байсан баха. Гэтэ 30 минут алга болно гэхээр бас магадгүй ээж магадгүй л юм. Тэгээд амар сонирн байсан баха. Тэгтээ зарич тиймдээ блоклох нь ч сайшаа юм би. Тэ. Бас нөгөө морьсон гэж бодсон болоо. Гэхдээ тэгтээ Instagram руу бичсэн гэж 0-ын цаас аваад ирж тэхүүгээ. Тэгсэн чинь зөөгч нь явуулсан гэж. Тэгэл зөөгчийн загнаал гарсан гинэ. 0-ын цаас авч тавьж. Ажлынх нь нэг залууг ийм тийм сайхан залуу гэсээр хагаад ажлынхаа нэг залуу чихээрээ дурлчихсан. Махлаг жоохон аглич гэсэн үнэхээр түшигтэй. Насаар ч ах болохоор тэрүү халамж идэрн гал. Тэгээ би ч царайны сайхнаар цайс үлэх штэ. Суусан чи яадаг юм гэж бодоостой. Ядчихад би бас хөөхөө дажгүйч биетэй болохоор намайг тэнгэрийн од шүрчихсэн юм шиг л хайрлана. Тэгээ яасан гэж жан болсон чинь нөгөөх нь гомдмоор жижигхэн байсан. Өөрөө бол уг нь баг бүх гимээр өндөр том биетэй байж арай гомдмоор дээрээс нь 1 2 3 гэд дуусаа. Би энэ хүнийг бас заа сэтгэл нь сайхан юм да гэж цаашаа явах ёстой юу? Хосуудын амьдралд секс бас чухал үстэй гинэ. Яа. Мөр туулаа штэ. Туулаа 1 2 3 гэж дуусдаг гэсэн. Би сая ийм уншиж байгаа гэж бодоагүй. Би хөөх хайрын дүн уншиж гэж бодсон. Би ч бас яг тэгж бодож байсан. Энд дээр хэлэх сэтгэл байна уу? Тэгтээ ажлынхаа нэг залуу хүмүүс нөө тэр амар сайн гэсээр галж ихэрэд дурлсан юм байна л да. Нэрэж тийм юм уу гэж харж ихсэн юм байна л да тий. Ямар эвгүй юм бэ? Тэгтээ секс чухал үстэй тий. Юу нь яа асуугаад байгаа. Үзэгчд л хариулаг. Үзэгчдэд үлдээ. Батлангийн нэг залуутай танилцаад дотносоод 3 сар боллоо. Бараг л хосооч болчихсон байсан юм. Нэг өдөр намайг гуйндаа гэд хүлээгээд байж байтал тэр намайг хүлээгээд байсан юм бэл. Яаж байгаа гэсэн чинь дандаа охид намайг гуйдаг байсан маа гэж авсан даа гэж. Нэг манай эрэгтэйнээстэй амар болохоос сонсогдчих. Йоо ямар өнгөрөө юм бэ те. Тий. Амар өнгөрөө юм бэ те. Хүлээж мүлээсэн ч юм шиг те. Яг эмэгтэй нөгээд байна л да. Тэр залуу бол өөрөө. Би ч юм уу гоохыг хүлээжсэн шүү дээ. Йоо яриа. Ойр дөрөв юу яагаад байгаа штэ. G-Dragon-ыг амар Facebook дээр ингээл нэг хувцалтын амар доош нэгээл байгаа ш. Тэрийг та хоёр юу гэж бодож байгаа юм? Үгүй. Хараагүй. Яав нэг юм альтуур ингээд зүгцэн амар юм өнгөлөг хувцас өмссөн байсан штэ. Гэтэ яг нөгөө цамцтай. Тийм. Гэтэ яг намайг жоохон байхад байсан G-Dragon одоо G-Dragon 2 амар өөр болсон байгаа даахгүй. Яг намайг жоохон байхад чи арай өөр амар арай л өөр байсан штэ. Хувцлалт нь. Тэгмээд одоо нэг жоохон нэг хүмүүсийн анхаарал нөгөө жоохон эмгтэл ингэчингууд хүмүүс амар шүмжлээд байгаа юм шүү. Надад бол тийм амар сүртэй санагдаагүй. Надаас нэг амар сүртэй хүмүүс бүр амар шүмжлэл амар имишиг эмигийнхээ хувцсыг битгий авч хүмүүсөөрөө залуучуудаа муу даа. Тэр чинь Монгол. Яа, эн чинь нөгөө юу юм ш. Монгол. Би яагаад саяхан нөгөө нэг сарвштай малгай өмсөл амар кул ингээл бандана уяал яваадсэн штэ. Яагаад нөгөө нэг зураг мөрг авахч бахалтай юм альчууртай сарвштай малгайтай. Тэгэл таксинд ороод би өөрөө амар кул харагдаж байгаа. Аяар харшилтай ингээл кул царайлал таксинд ороод. Тэгэл бөмбөрлөө очиж би жолооныхаа хичээл зогсдоос ахгүй. Тэгэл амар ихч бөмбөр орё. Амар кул тэгээс үтс их амар ингэж харснаа. Мэдв бөмбөрт сууд юм уу? Тэгэхгүй юу? Тэгэхээр би амьдрдаг гэж байгаа болоо гэж бодцоод ингээд агуу гэж бодсноо дараа нь бодсон чинь яг бөмбөр дээр нөгөө нэмэдэг ихч гэж бодсон юм шиг байлээ. Гэтэ ер нь ингээд
Тэгээ ойлгохгүй. Ер нь бол ингээл гадаадуудынхны ингээл байгаа бичлэгч бай, зурагч бай те. Тэрэн дээр манай фэйсбүүкийнхаа их монголоор орж ирж гараагаал ерөөгөл те. Яаж ялч гэдэг аим бичсэн ингээч. Тэгснэ одоо турах талмалаар жоохон ингээл юм хийцэн мэдсэн жоохон гадаадын нэг тийм од мод адайл мэдээлч гэдэг юм тийм дуу муу ингээ хоолой нууцсан бүцэн талаар ярихгууд манай монгол эмчилгээний арга. Ээжийн үлэн оо гэл. Йоо тэгэл болол доо тэхөө. Цэнгэл авч идараагаа өстө нэрэ хар тор өмссөн ч гой хөл харагдах байх гэж би бол бодож байна. Дэлхий од тий. Тэр хувцыг ингээд зүгээр нэг энгийн хүн өмссөн байвал бас яг жоохон мэдгүй хүмүүс юу гэж хандахыг бол мэдгүй байна. Тэгээ тоохгүй хаа. Жидараг өмссөн болохоор л тэгээд байгаа хэ. Манай ах Тэгтээ гоё штэ. гоё штэ. Амар үс. Яхтай хайртай. Үнэхээр гоё. За тэгж худлаа инехгүй шүү. Power. Манай анаа нэг найз залуутай болоо. Тэгсэн манай анаа дэлгүүр гараад нөгөө найз залуутай нь үлдээд тэгсэн намайг үерхий гэж авдیں۔ Тэгэл би тэр үед хүн үгүй гэж хэлж чаддаггүй байсан болохоор аргагүй заа гэж хэлээд тэгээд анагаасаа нууцаараа үерхэж байсан чинь анаа салаад тэгээ би уулзахын очсон чинь миний гэрт нь үлдээсэн хамаг ямыг аваад мөрцөн байсан. Гачаа амтэн чинь. Юу яамаа. Анаа тэр үргэжсэн. Анаа дэлгүүр гарлаа. Дэлгүүр гарсан чинь хоёлоо үргэхий. Тэгээд дүүтээр үргэлээ. Тэгээд нууцаар үргэхий явжсэн. Тэгснэ анаагаас нь салсан. Тэгсэн чи тэр уулзаар байсан. Тэгээ юмнуудыг аваа мөрч юм уу? Тийм гинэ. Уулзгаацсан чинь миний Тэсний үед хүнд үгүй гэж хэлж чаддгүй байсан болохоор зайлаа чи юу вэ? Йоо арайч тий. Зарим юм дээр ч гэсэн ийм юм дээр үгүй гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Юу? Хуцаад. Тэн дээрээр танилцаад нэлийн хөөрхөн бижилзэж байгаад нөгөө залуу маань чамтай уулзмаар чамайг хармаар ингээд минийхээ чихэнд овоо цэцэг ургууллаа. Би ч цаг зав боломжгүй гайгүй байсан болохоор болцохоор боллоо. Өглөө гэрээс ирж аваад хоёулаа өглөөний цай уугуул гэж байна. Бид нэг газар ороод нэлийн ярилццгаа. Дотроо бол ярьж байгаа нь яг шүү таалагдж байна шүү гэж бодож байтал тоосгоо ихтэй хуруудад хин төлөхөө үзэхүү гэж би зүгээр тоглож байгаа хоо гэд үзтэл би төлөх болчтой юм да. Тэгээд хаа гэдэл яжлаж инээгээд их тухгүй санагдлаа. Би ч чимээгүй байж байтал дараа уулзахдаа хоёулаа хуваага төлье гэдэг юм да. Тэгээд за одоо хайч хуу гэхээр нь өглөө ажилдаа ядраад байна гэсээр бултаад дахиж уулзаагүй юм. Нөгөө нэг 50 50 гэдэг шиг юм биш тий. Тийм байна. Хуруудад охноороо төлөөснөө за дараагийнх дээр нэг хэлдэг заяа үгүй. Ямар өсөн залуу вэ зүгээр л. Би хэрэг за уушлаараа би төлж баяртай гээл гарах юм байна. Би яасан бол. Чи хоор өлийн юм бэ? За төлжөөл стал шул гараал явах. Ямар ч үгэлгүй. Тэгтээс нөгөөх амар тэгж найзуудтай амар хараан үдтэй. Хэл амар хараан шууд хоёрлоо. Йоо нөгөөдөгт ч уулзсан чи тэгдэм да. Нэг залуутай болцохоор болоо эхлээд л уг нь сайхан байлаа. Тоглолт энэ төр үзээд KFC авч идээд гадааш дулаахан дуу байсан болохоор гадуурх цамцаа тайлаад нэг жели авч идээд гоё байваа. Тэгсэн чинь гиз өвдөөд бүр ёо яг чицэг алдах гээд яасан гэсэн чинь KFC идчихэд гизээд аруулаад араас нь баахан жели идсэн. Болохоор нөгөө хэд нь гизэн дотор алж байгаа юм чинь. Тэгэл JC 0 орсон чинь пүү тэр баас зүгээр ус шиг урсаж байгаа юм чинь. Тэгсэн чи өмд баас болчтیں۔ Яа. Тэгэл бүр өмдөө баас болгосон хүн чинь зүгээр өгөж байгаа юм чинь. Яах вэ гэд хэсэг уйлсан. Тэгэл шууд өмднийхөө баас болсон хэсгийг угаалтураар нь угаагаад нөгөө залуу чи хаалга төгшөөл. Би ч гэлзаад тэгэл ямар ч тааж гарсан нөгөөх маань мэд юм уу яасан юм. Яагаад ингэж удууг асуухаар нээж харин залгаад хэр гинэгээ бацсандаа хэлээ явсан. Энэ хүүхдээ буруу хөл дээр босцсон байна. Яа хэцүү ээ тэнд ингээл хаалга төгшсөн. Тэнд ингээл өмд нь баас болчиход байдаг. бас зэрэг ингээл угаагаар байдаг. Бандаж нь болоогүй өмд нь болцсон гэсэн юм. ингэсэн болов. Бодвол ингээд нөгөө урсж исэн юм шүү найл дээр нь. За гэлээ. Тэрнийг юмтай кино үзье. Тэгсэн чинь аим шин кино үзье гэдэг далдгандаж байгаад үзэхээр болсон. Тэгсэн цочоод болгон дээр нээжээ гэдээ алуулж байгаа ямаа шиг дуурайд байсан. Би ч дотроо ямар гей залуу вэ гэж бодсон. Тэгээ албатай юм шиг миний попкорноос идээд байсан. Тэгээл эцэст нь уцыг минь аваад цухтаасан да.
эргээд холбогдсон тийм дугаар байхгүй гэд Facebook-ээр нь орохоор байхгүй. Хайран миний попкорн бас 13 Pro. Гэтэ яг ингээл амар ингээл крашлтай залуутайгаа ингээл кино үзэл ингээл хоёул амар шиг кино үзэл. Нөгөөд нь ээчээ гэдэг ойлсон мал энэ. Ээжээ яах вэ тэр бас. Улгаач. тийм. Ер нь бол 13 Pro-ноос нь болоод яатсан юм шүү те. Улгаач бүр амар болсон юм те. Болцоо хийж байгаа юм туудаг болсон юм уу? Энэ нэр гарч ирдэг бол нэр нууцлаад өгөөрэй. Аль дээр би нэг охинтой танилцаад болцохоор болов. Тэгээд хаана болцох заасан газар нь очисон чинь намайг чи юу хийж байгаа гэд чи дуудаагүй юм уу гэсэн чинь өө андуураад биш. Оо андуураад бичиж гээд яваад өгсөн дөө. Би одоо ойлгочихлоо. Нэр гарддаг бол нууцлаарэ. Би нэг охинтой ингээд уулзсан юм аа. Тэгээд хаанаа уулзъя болсон газараа ингээд тохирсон юм байна. Тохироод ирсэн чинь тэр охин харснаа чи юу хийж байгаа гэх юм. Чи дуудаагүй мө гэсэн чинь өө андуурч ёо гэсэн. Ёо эм охин бэ. Ёо. Би ч бас ингэж үзмэр л шүү дээ. Ямар амар охин бэ? Ямар өөр хийж залуу. Өдөрлөө уударсан баха. Өө баяр болоод очсон болоо. Яасан бол амар тоглол уулзсан энэ гэлээс бараг л нөгөө үсээ гэлдээл костюм дараа андуураа бичиж. Ямар амар юм бэ? Хаяа явцаад гэнэ. Нөө андуураа бичсгээд юу ч л гэж хаяа авчиж. Йоо. Арай юу. Вау. Амар охин бэ те. Амар охин бэ. Яа андуурсан байсан гэж бичиж чадахгүй. Яа ингэнэ. За уучлаарай хүний мод орлчлаа. Яа нэг залууг үүдэн шүдэнд байхгүй мэдээд харьцаа болоод өөр залуутай харьцсан чинь тэр нь үүдэн доод шүдгүй байж таарсан. Залуусаа та нар нэг шүднүүд Салууса та нар нэг шүднүүдээ яачаад байж бэ? Шүдтэй байлтаа. Яа, Дээчэд нөгөө даачдаг. Гонхтой түүхээ. Амжилт. Тэгтээ нөгөө нэг жүж амар зодоо хийдэг штеп. Цохуулаад тэгээ шүдээ унаасан болов. Гэтэ яа Бас зүгээр яж байгаа уртлын үүдэн гэдэг чиг уртлын шүд үстэй тий. Тэгээ уртлын шүд байхгүй болов байх. Бас ирчүүдийн нөгөө хамар бас асуудалтай тий. Бас цохуулах. Бүгд нэг чихүүлж ийсэн тий. Ингээд юм чихүүлж гаргаж ийсэн түүхтэй байдаг шүү. Тийм түүхөө сонсч ийсэн үү? Саний 272-ыг зодоо хийж байгаа л хоёр шүдээ алга болгосон юм байна л та гэж би бодлоо. Яг хоорондоо зодтолсон юм шиг. Хоорондоо зодтолсон чинь яг нэг охинтой танилцж таараад тэгээд би ч хоорондоо зодтолсон юм шүү. нэг дээчэд түрээ даачдаг болсон. Тэгтээ ямар амар түүхий залуучуудаа та нар шүдээ яаж чаддаг тийм бэ л гэж штеп. За үнэхээр сонирхолтой байлаа. Сонирхолтой түүх байлаа. Бүгдээрээ дуусгацгаая. 3 цаажо засаа тушаачих. Манай өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Гой түүхүүдээ дахиад явуулаарай. Гоё байлаа. Бас зүг бичээрэй манайхаа. Бас чи юу лээ? Жээш. Жээш үсгээ бас бага шиг л. Өнөөдрийн дугаартай хамтарч ажилласан Татдаггүй бол татгалз. Баярлаа. За баяртай. Бай бай. Намайг битээ жээцээ иш хэлж яддгүй гэж загнаад агараа баяртай.